За сайн байцгаана уу, видео контентын жинхэнэ дугаард бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараа та бүхэнд би гадаа бэлтгэн өргөх болно. Яагаад гэвэл өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаа JBL On The Go гэсэн хөгжмийн систем нь яг энэ уран талын цагт гадаа амралт зугаалгандаа хүсэн газар авч яваад ашиглах боломжтой маш гоё хөгжмийн цогц систем байгаа. Маш гоё дууралттай. Дээрээс нь бас бүх төрлийн арга хэмжээнд ашиглах боломжтой. Хоёр wireless микрофон яг энэ хөгжмөд маань бас дагалдаж ирдэг байгаа. За энэхүү хөгжмийн системийн онцлог давуу тал нь за яаж ашиглах боломжтой, хэрхэн ямар нөхцөлд ашиглуулах тохиромжтой та бүхэнд өнөөдрийн дугаараар танилцуулах болно. Ингээд хамтаагаараа. Энэ бол JBL On The Go гэсэн хөгжмийн party box систем байгаа. Энэ системийг бүгд аваад яг одоо гадаа unbox хийж үзье. За эхний үнд нь болохоор ашиглах заавар, гарын авлага бүгдийг багтаасан танилцуулга хэсэг байна. JBL On The Go гэсэн Quick Start Guide байгаа. Энэ Quick Start Guide-н дээр хөгжмөө яаж холбох уу, ямар холболтуудыг ямар тохиргоо хийх боломжтойг харуулсан байдаг. За ингээ яригч мань харагдаж байна. Энэ авсаархан дөрв дээрээ 5 төрлийн нийт сабвуфер болон ерөнхий шингэн өгний колонкуудыг байрласан байгаа. За дээдлийн тохиргоонууд нь энд байна. Микрофон холбох боломжтой, бас дууралт, за Bluetooth холболт асааж унтраах гэсэн товчууд байгаа. За энэ бүгдийг тун удахгүй та бүхэндээ би дэлгэрэнгүй танилцуулах болно. За хайрцанд нь өөр яваа бүгд хамтаа үзцгээе. За энд бол болохоор дагалдах хэрэгслүүд, за дээрээс нь микрофонууд хэрэглэсэн байгаа. Та бүхэнд хэлсэн байгаа. Энэхүү хөгжим маань дагалдаад өөрөө хоёр wireless микрофон дагалдаж байгаа. За тун хайтаахан хэрэглэхэд хэлбэрхэн. За ийм wireless микрофон байна. Эхний микрофон байна. За ингээд хоёр дахь микрофон маань байна. За энэ микрофоныг бүгд авч яваад бас ашиглаж туршиж үзнэ. За дараачих нь болохоор хайрцаг хонголохоор за хоёр микрофоны уут маань за хоёр микрофоны зөөвөрлөхөд ашиглаж явахад эвтэйхэн хоёр уут байгаа. За илүү байдны үднээс авалчгүй микрофонуудаа зориултын хамгаалтын уутанд нь хийж авч явал маш сайн. JBL гэсэн уут байна. Ингээд микрофоноо бодондаа ингээд хийгээд аваа явна. Дараачих нь болохоор цэнэглэгч кабель байна. За тэгээд микрофон за AA батарей том батарейгаар ажилладаг байгаа. За AA батарей бас дагалдаж ирж байгаа юм. За маш дараагийн чухал хэрэгсэл нь болохоор энэхүү JBL On The Go хөгжмийн системийг авч явах мөрөвч байна. За энэхүү мөрөвчөөр та яг хөгжмийн системээ хүссэн газар руугаа яг ингээд авч яваад ашиглах боломжтой. За ингээд зөвлөгөн мөрний зөвлөвчийг оруулж өгсөн байна. За маш чанартай. За ингээд бүгд төмөр металл аюулгүй ажиллагааны үед маш сайн. Тагаачих ингээд. За ингээд хөгжмийн систем маань бэлэн болсон байна. Ингээд мөрөвчтэйгээ мөрлөөд хүссэн газар руугаа авч явах боломжтой байна. За энэ хөгжмийн систем маань аюулгүй байдлыг маш сайн хангасан. За яг арын хэсэгтээ болохоор зөвлөвчтэй. Яг би энэ дээр наалдаж байгаа хэсэг дээрээ. За дээрээсээ хоёр талтай бариултай. За мөрөвч нь бас маш эвтэйх юм байна. За ингээд би хөгжмөө туулгуулын хөвөн дээр аваад ирлээ. За тэгээд уран талын цаг ирсэн байна. Найз нөхдөр аялал зугаалгаар явж байгаа. За парт идэж байгаа, агаард харагч байгаа бол маш гоё хөгжмийн систем хэрэгтэй бол JBL On The Go яг тохирно. Ингээд барьж явахад зөөвөрлөхөд маш авсаархан, хөнгөн, за хүссэн газар аваад явах боломжтой, ууланд гарахтаа, за байгаль гарахтаа авч явах боломжтой. Ингээд бүдэр хамтдаа яг одоо хөгжмөө асааж ажиллуулж үзцгээе. Энэ бол JBL On The Go. За яг одоо та бүхэндээ би JBL On The Go хөгжмийн системийн удирдлагын хэсгийг танилцуулъя. Удирдлагын хэсэг нь болохоор дээр нь байрлсан байгаа. За энэ удирдлагын хэсгэн дээр ямар тохиргоо хийх боломжтой. За юу байгааг та бүхэндээ танилцуулна. За одоо ингээд JBL-ийн энэхүү хөгжмийн систем маань ингээд асаах төвчин байна. Асаах төвчин дараад яг юм дуу гарна. За энэ дуугаар нь та бүхэн асныг нь мэдэх боломжтой. За Bluetooth холболт нь байна. За дээрээс нь дуугаа чангалж нэмэх, хасах. За тэгээд play button байна. Bass boost байгаа. За микрофоны оролт байгаа. Нэмэлт дээрээс та бүхэн микрофон холбох боломжтой. За гитарын оролт байгаа. За тэгээд мэдээж микрофон дээр та бүхэн тохируулах echo
За treble bass гэсэн. За дууныхаа өтгөн нарийн шингэн өгнүүдэд таарах боломжтой. За дээрэс нь микрофоны чанга суулыг тааруулах боломжтой. Гитарын чанга суурийг тааруулах боломжтой. Тунг ойлгомжтой цэснүүд байрласан байгаа. За энэ дээдлийн хэсэг нь болохоор iPad болон утсуудыг бас тогтоох юм зориултын тогтоолт байна. За утас iPad-а та бүхэн ингээд тогтоогоод байрлуулчин. За энэ дээрээс та бүхэн бүх хөгжим удирдлагуудаа тохируулах боломжтой байдаг. Ингээд хайгаад үзэнгүүт JBL Party Box on the go гэсэн холболтууд нь гараад ирж байгаа. За тэгээд холболтоо дарахаар JBL Party Box on the go маань ингээд холбогдох боломжтой. За Bluetooth-ийн хувьд гэх юм бол 10 метрийн зайд та бүхэн энэхүү device-тай энэхүү хөгжимтэй өөрийнхөө ухаалаг тоног хөрөмжүүдийг холбох боломжтой байдаг. За өргөжлөн бүгд хамтдаа энэхүү JBL on the go хөгжмийн системийнхаа микрофоныг туршиж үзье. Битрэг аялаа. За тэгээд тавчин ингээд хаачнаа. За тэгээд яг асаах тавчин удаандар нь. За ингээд микрофон олсон байна. За микрофоныхоо чанга суулыг тааруулж байна. Цөөрийг ингээд X-гээс суулж цөөрөө өвч нэмж хаах боломжтой. За тэгээд дууныхаа нүдгэн намонг шингэн өгнүүд ингээд тааруулаад бүгдүүлээ арга хэмжээгээр та бүхэн ингээд хөдлөлт дуулалт хийх боломж бүрдсэн байна. Хамгийн гол нь wireless утасгүй микрофон байгаа. Тэгэхээр та бүхэн төлөвлөрөөр ашиглах боломжтой байна. За энэ өргөжлөн та бүхэндээ энэхүү JBL on the go хөгжмийн систем дээр холбох боломжтой нэмэлт оролтуудыг танилцуулъя. За тэгээд та бүхэн харж байна. За микрофоны оролт байна. Энэхүү оролт манаас TRS кабелаар холбогдох боломжтой. TRS микрофон. Дээрээс нь гитарын TRS кабелаар гитар хөгжим та бүхэн холбох боломжтой байна. За дээрээс нь хамгийн давуу тал нь болохоор ардны хэсэг дээрээ та бүхэн арын хэсгийг ингээд онгоолгоно. Арын хэсэг нь онгоолгохоор ингээд тогны залгуураа дээрээс нь AUX кабел байгаа. 3.5 мм-ийн AUX jack холболтыг хийх боломжтой байна. За дээрээс нь flash drive дээр өөрийнх нь дуртай хөгжмүүдийг холбоод шууд хөгжмөлөөгөө холбосноор та бүхэн MP3 WAV файлаар хөгжмөө бас тоглох боломжийг энэхүү JBL on the go хөгжмийн систем та бүхэнд олгож байгаа. За тэгээд энэхүү хөгжмийн системийн дээр нь бас нэг сонирхолтой товч байрлсан байгаа. Энэхүү бол bass boost гэсэн товч байна. За энэ bass boost-ийн хувьд гэх юм бол та бүхэн яг эд үедээ маш гоё парти, маш гоё хөгжмөө мэдрээд найз нөхдөөрөө дөргиж байгаа үедээ хөгжмийн дууралтынхаа бас буюу өтгөн өнгийг за мөрөдөө бас дууралтыг тэр чигт нь ерөөдөө буст гэж сайжруулах боломжтой. Ингэснээр хөгжмөнөөс илүү цар хүрээтэй та бүхэндээ дууралтыг гаргана. За тэгснээр та бүхэн бас маш гоё хөгжмөө мэдрэх боломжийг бас энэхүү JBL on the go гэсэн хөгжмийн системээр та бүхэндээ олгож байгаа. За яг одоо бүгд хамт германчингийн уурд барьдаг. За сайхан нэгдсэн. За ногоон болон гэсэн хөгжим дуртай залуучууд зориулсан нэг хөөрхөн кафед ирсэн байна. Миний бас дуртай reggae хөгжмийн гоё тогтчлолттой reggae хөгжмийг шилдэг газар байгаа. За энэхүү газартаа би яг JBL on the go гэсэн хөгжмийн системийг авчирлаа. За тэгээд энэхүү хөгжмийн системийг та бүхэн яг иймэрхүү кофе шоп за баг хэмжээний жижигхэн заалтай газар үйлчлэгээ явуулдаг бол та бүхэн яг энэхүү JBL on the go гэсэн хөгжмийн системээр бас өөрсдийнхээ саунд системийг бас шийдэх бүрэн боломжтой байна. За дээрээс нь та бүхэнд хэлсэн хоёр микрофонтой байгаа. За тэгээд микрофоноор ашиглаад та бүхэн яг энэхүү өөрсдийнхээ зааландаа ингээд төр бүрийн арга хэмжээнүүдийг хийх боломжтой байна. За тэгээд ууз цуглаан, за тэгээд семинар, за жижигхэн акустик гитартай тоглолт, за тэгээд юу гэдэг лекц семинартэй бүгдийг хийх боломжтой. Тэгээд микрофоноор ашиглаад та бүхэн бас төр хэлсэн яг микрофоныхоо өнгөө өтгөн нарийн өнг цөөрөдрийг тааруулаад яг заалмын хэмжээнд тааруулаад ашиглах боломжтой. Тэгэхээр энэ хөгжим маань өөрөө маш олон төрлийн боломжийг ашиглаж байгаа. За дээрээс нь та бүхэн энэ дээр таблетад тавиад караоке дэмжиж болох боломжийг бас энэ хөгжим маань олгож байгаа. Хөгжим маань өөрийнхөө RGB гэрэл нь болоо ингээ явж эхлэнгүүт яг энэ ярьж байгаа дээрээс нь хөгжим явж байгаа темпо за хэмнэлийг мэдрээд яг
гэрэл маань уурах сүргэн чиглэлийг гаргаж өгдөг байгаа. Here we go now. 저거 나랑 쉬었어요. 그래도 뭐 쉬었 처음에 쉬었어. 아, 진짜 나 진짜 네, 나 얘기 중에 막 그래. 나를 네. 아니, 나 몇 시간 둘, 그래? 우유수 갔으니, 네. 됐어. 자, 내 배는 돌아. 너 왜? 네. За өнөөдрийн дугаараа та бүхэнд би JBL On The Go гэсэн маш гоё хөгжмийн системийг танилцууллаа. За өөрөнд талын цаг ирсэн байна. Хөгжмөнтэй ойрхон байхыг хүссэн хэн бүхэнд энэхүү хөгжим маань тэр боломжийг олгож байна. За дуу дуулдаг, хөгжмийн бэлтгэл хийдэг, за бүжгийн бэлтгэл хийдэг. За ер нь тэгэл яг байгууллагын арга хэмжээ гэсэн яг хөгжмийн хэрэгцээ хэн бүхэнд байгаа тэрийг бас бүрэн хангах боломжтой хөгжмийн систем байна. Энэхүү хөгжмийн системийн Монголд аль биесийн төлөөлөгч журам IT Solution компани ажиллаж байгаа. Та бүхэн доор гарч байгаа холбоосоор холбогдсон илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон за мөн сонсож үзэх, за өөрөө ашиглаж үзэх, мөн бодлон авах бүрэн боломжийг бас олгож байгаа шүү. Яг одоо би хөгжмөө аваад найзуудаараа очиж парт идлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.